За сайн байцгаана уу? За ингээ манай Еремери подкастын маань 2 дугаар дугаар ихэд бэлэн боллоо. За тэгээд өмнөх дугаарыг маань сонсож амжаагүй, сонсоогүй байгаа хүмүүс байвал сонсчоод тэгээд ороод ирээрэй. За тэгээд энэ дугаарт маань шинэ 2 хөтлөгч оролцож ирнэ. За сайн байцгаана уу? Юу. За шууд эхнийхээ токсик түүх рүү орцгоох уу да. За надад нэг юм түүх байна. За. Надад болсон түүх биш. Гэхдээ гэр бүлийн компани гашуун туршлага гэсэн түүх байна. За. Хуучин ажилласаа удаж шинэ ажил хайдал томоохон хувийн байгууллага санал тавив. Судалж үзэхэд өөрсдийгөө Монголд битгий ил дэлхийд хосгүй компани гэж өргөмжилдөгч удирдлагын баг нь гэр бүлээрээ бүрдсэн хил ам ихтэй хүмүүс байлаа. Өмнө нь гэр бүлийн компанид хаширсан хүн болохоор нэг л яоцгүй санагдсан ч ажиллаж үзэхээр шийдсэн. Гэвч эхнээсээ л стресстэй зохион байгуулалтгүй орчин өгсөн. Би ажилдаа тодорхой төлөвлөгөө, чанар чухал гэж үздэг бол тэдэнд хурдан хам хийгээд өнгөрөх чухал. Энэ зөрүүгөөс болж удирдлагатай хэд удаа ам зүрсэн. Дээрээс нь бараг өдөр бүр хурал, дарга их мэдэгч, бусд нь тэнэг мэт ярддаг. Цаашлаад дарга нь шууд сүрдүүлж дээрэнгүй аш гаргаж эхэлсэн. Би чамд өнөөдөр өндөр цалин өгч байгаа. Яаж загнасан яах вэ гэсэн өнгөйстэй хандах болсон нь үнэхээр дургу хүргэсэн. Өөрийгөө анзаардаггүй хөгшин тэнгийн жишээг өөрийн нүдээр харсан да. Гиндэ. Тэгээ надад бол яг би бас хүмүүсээс айгүйх тийм гэр бүлийн компани тийм гашуун туршлагууд бол сонсч ийсэн. Би өөрөө яг тийм гэр бүлийн компанид ажиллаж байгаагүй. Тэгээд ер нь бол нөгөө гэр бүл гэдэг чинь нөгөө гэр бүл ингээд нөгөө яг ингээд асуудлаас салгаж ер нь хүмүүс чаддгүй гэр бүлийнхээ асуудлыг компанийнхаа асуудлыг ер нь их салгаж чаддгүй юм шиг байна. Тэгээд team компани айгүйх юм болт юм шиг лээ. Бас хоб болох вэ. Тэгээд зөндөөх юм сонссон. Гэхдээ яг гэр бүлийн компани гэлтггүй ер нь токсик компанид бол бас л адилхан тулгардаг асуудлуудын нэг юм байна л да. Ер нь бол дарга нь өөрийгөө хэд нөгөө дарга гэд барцсан би юу хэлж болно гэж боддог ч юм уу те. Тэгээд хүмүүст бас хамаагүй хандах, ажилчтай хамаагүй үг хэлэх одоо ийм тохиолдлууд бол токсик компаниудад бол их ажиглагддаг. Нэгчний тэгэлтэй яг заавал тэгээд гэр бүлийн байлаа гэдэг бас токсик байхад байнгын токсик байгаад бас үйл ахлагч болно. За нэг иймэрхүү. За би дараахаа. За чи дараагийнхаа түүхийг уншиж. Gaslight дарагтаа өнгөрүүлсэн жилүүд гинэ. За. За үнэхээр одоо утаа саагсан дарагтай. За анхны ажилдаа орж захирлынхаа дэмжлэгтээ хурдан өсөж дэвшсэн. Гэхдээ фронт дескээс back office руу орсон мөчөөс л амьдрал маань сүрэг шиг санагдсан. Цалин өндөрч тасалт руу gaslight хийдэг. Өөрийнхөө сул талыг давуу мэт ярьдаг. Хүмүүсийг мунхруулж чаддаг даргатай байлаа. Нэг ажилт нь захирлын бодлогогүй үүрэг даалгавраас болж цагдаа шүүхээр шалгагдсан. Байгууллага өмгөөлөгч өгье гэхэд хатгалзаад ажилтнаа ганцаарангийн мэдүүлэг өгөх гэж явуулсан хэрнээ араас нь хурдан дуусах энд чиний ажил хүлээж байна гэж загнаж байсан үнэхээр цочирдон байсан. Ажлаас гарах өргөдлөө өгтөл ураад хайчихна. Гин. Та нар шиг жаахан хүүхдүүд буруу шийдэл гаргадаг. Чи гарахгүй. Гэт миний өмнөөс шийдэл гаргана. Яг хэлснийхэн дагуу хийхээр шал өөр зүйл шаардаж эсэргүүцэхэр чи дугуй би мэдж байна гин. Эцэст нь хүний нөөцтэй өргөдлөхтөл шууд уурлаж хамаг юмаа шидэлж бүр кино шиг эцэст нь намайг гаргасан. Ээлжийн амралт цагийн чөлөө авахыг хүртэл буруу зүйл мэт ойлгуулдаг. Ийм даргаа салсандаа бурхандаа баярлдаг даа гэж. Ёо энэ бол юу. Гэн.
гэнг дарахтай. Нэгтэй бүр зүгээр өргөдлийн уурснаа өөрөөс нь болж нэг хүн Энд нөө солонгос драма юм шүү дээ. Энэ дээр одоо зориулж энтэй адилхан драма хиймэр юм шүү. Яг би гарнаа. Бодит явслаас хэлэлэн бүтээ. Тий. Үгүй чи гарахгүй мэ. Тэстэй хамгийн амар өөрийнх нь буруугаас болж нэг хүн цагдаад шүүхээр шалгагдсан гэдэг ч аахгүй. Тэгээд тэгсэн чинь ингээ байгууллагаас нь өмгөөлөгчийг хийсэн чинь үүлэхгүй. Тэгснээ тэр хэрэгээ тэр ажлаа ингээ хөцөлдөхөр ажиллаа хий. Яг зя ийм хүмүүсийг яаж одоо дарга захирал болт юм бол яаж явж байгаад ингээд дарга захирлын албан тушаал руу очиж штеп бол эсвэл ингээд нөгөө амарлаг сайн хичээж явж явжснаа захирал болонготлаа ийм зантай болчт юм болоо. Эсвэл одоо яг ямар байдлаар ингээд одоо удирдах албан тушаалд очт юм бол бас гайхалтай тий. Тэр санийгтэй цаас урдгийг үнэхээр өөрөө хийж үзмээр санагдсан тийм. Яг ингээд нэг кино мэнээс яа гоё яригч юм да. Тэгснээл зүгээр яг азар энэ маа захиа битсэн юм маань өргөдлөөр битсэн чи за хотолыг орно. Маа та муусаа мэдхгүй би л мэднэ. За би тэгвэл дараагийнхаа токсик түүхийг ярьчих. За дарга болсон эгч болон бид хоёрын түүх гинэ. За диплома авахаас 2 сарын өмнө мэргэжлэрээ ажилд орж юу ч гололгүй зүтгэсээр албан тушаалтай болвоо. Гэтэл ажлын их үед хамт байсан нэг эгч жирэмсний амралтаа аваад буцаж ирсэн нь миний шин дарга болж таарав. Эхэндээ асуудалгүй мэт санагдсан ч намайг хурал суугаагүй үед юу ч хийдэггүй юм байлээ гэж намайг муусныг нь захирлын амнаас сонсоход гинтэл өөрөөр харагдаж эхэлсэн. Удалгүй би жирэмсэн болсноо хэлтэл яг ажил эхлэх гэж байхад гисэн сөрөг хандлага үзүүлв. Гисэн ч компанийнхаа төлөө ажлаа ойлгомжтой байлгах үүднээс дараа жилийн төлөвлөгөөгөө гаргасаар байлаа. Ар хударгаар худлаа ярих, бусдын ажлыг өөрийнх нь мэт харуулах ямар хэрэгтэй юм бол доо даргаа гэд хэлчихмээр л байна. Явахын хооронд юу хөвдөө 3 жил ажиллахад надтай ам зурж байсан нэг ч хүн байсангүй бүгд л даруухан ухаантай охин шүүл гэдэг байлаа. Энэ чигээрээ л үлдээ. Гиндэ. Зя бас их муухай түүх байна. Атаархал явцсан юм шүү дээ. Яг үндэ. Харин тийм хүн болгон л яг байхгүй өөр нэг охин ороод ирсэн. Тэгээд ирсэн чинь хүн болгон магтаад байсан ч юм. Эсвэл тэр арга нэг өмнөх тийм охин нэс юм болоо. Хүн болгон магтуулдаг байсан чинь өөр магтдаг хүн ороод ирсэн чинь. Өөр магтуулдаг хүн ороод ирсэн чинь өөрөө яхаа мэдэхгүй болоо. Тийм сандраад. Тэгээд дарга нь болж орж ирсэн юм ба шүү дээ уг нь. Тэгсэн тэр юу нэх сонирхолтой те өөр жирэмсэн болж ахт нөө тийм бас эмэгтэй хүн хоёлаа одоо эмэгтэй хүн өөрөө бас жирэмсний амралтаа явж исэн хүн одоо бас яг ажил эхлэх жахад гэж хэлдэг бол бүр үнэхээр бас хүнээс гармаар гүйлүүг байна л та эмэгтэй хүнээс гарахад бас нэлээд муухай үг байна. Ялангуяа өөрөө ингээд тэрийг нь туулаад аль хэдийн жирэмсний амралтаа аваад буцаад орж ирж байгаа хүний хувьд ингэж хэлэх бол бас сонирхолтой. Энэ бол яг нөгөө хувь хүнийх нь л одоо хандлага, хувь хүнийх нь л занал гарч ирж байгаа шиг байна шүү дээ. Энэ дээр бол тий. Ямар ч тийм одоо осол ямар ч тийм ахлах тийм юугүй скил хүү сэтгэл зүйгүй сэтгэл зүйгүй одоо тийм л юм л та. За чи дараагийнхаа түүхийг ярьчих. За миний дараагийн түүх болохоор дарга шиг харагддаг менежер гинэ. За энэ одоо юу юм бол та. Анх ажилд авахдаа чөлөөтэй ажиллаж цаг зохицуулж болно гэж амлаж бүр өмнөх ажилтнаа муулж байв. За ажилд авахдаа. За гайхсан ч гадаа дотоод явсан түүх их ярихыг нь бодоход нээлттэй сэтгэлгээтэй хүн юм гэж бодсон. За ярилцсан дээр явах нь шүү дээ. Захирлан дажгүй хүн санагдаж ажиллаа эхлүүллээ. Гэтэл удалгүй цаг бүртгэж
мэрэгжлийн бус зүйлс дээр хянаж мэдэхгүй зүйлээ хүртэл заах гэж оролдов. Яриа эхлэхээр хідэн цаг нуршиж миний идэх зүтгэлийг өөртөө наах байр суурь алтхаас айсанд тоглоомны өнгө аястай доромжлох хандлагатай болж ирэв. Хүмүүс байхгүй далимдуулж хэрүүлүүдэх орилж хашгирах давтагдсан. Зэрэг их шалгалтыг минь санаатай боснуулж унгаачихсан ч удаа бий. Удалгүй төслийн санхүүжил гинэт зогсож би ажилтай. Харин тэр хүн орлогогүй болоод харц бууруулж суухыг нь харахад чадартай хүн байсан бол ийм эрсдлээс гарах гарц олох байсан да гэж боддог билээ. Гэр бүлийг нь өрөвдөөд л өнгөрсөн дөө. За тэгэхээр энэ яасан? Одоо ажилд ороход нь захирлан дажгүй хүн шиг санагдаад ажиллаа эхлүүлсэн байна тийм үү? Тийм. Тэгээд айгу чөлөөтөө цаг магаа зохицуулаад хамаагүй тийм. Тэгээд тэгсэн мөртлөө одоо яг Орсныхан дараа болохоор гинтл бүр цагийн хинаал мэрэгжлийн бус зүйл дээр нь хүртэл хинаал тий. Тэл хийсэн зүйлийг нь өөрөө хийсэн юм шиг болгож болох бол. Тэгснэ чи ч бүр ингээд нэг шалгалтыг зэрэг их шалгалтын хүртэл бүр ингээд боснуулаад унгаачихсан гэж шүү дээ. Яаж боснуулж унгаач юу? Өнөөдрийн хүмүүсд ч баахан нэг юм амар тийм өргөтлийн урсан шалгалтын боснуулсан. Өөртөө нэг юм кинонд байгаа л гэж бодож амьдраад идэх хүмүүс байх шиг байх юм. Ихтэй бас одоо энэ бол зөвхөн нэг талаас л харсан. Тийм. Нэг талаас харсан л өнцөг шүү дээ. Тэгэхээр бас маань нөгөө тал маань жоохон өөрөө жоохон драматик асуудалтай байж болно. Магадaltaй шүү. Тэгэл ер нь л хоёр талаас нь л харах хэрэгтэй. Тийм. Гэтэ ер нь бол тэгэл яг өнөөдрийн захианууд бол бүгд сайхан ажралтай дууссан байна шүү дээ. Бүгд сайхан ажилласаа гараад. Ер нь л тэгэл хэцүү яг өөрсдөндөө яг одоо ингэж ийм одоо бид нар л ингэ захиа бичих шаардлагагүй тийм сайхан нөхцөл очтлоо л ерөнхийдөө л үзэд алдахад л зүгээр л дээ. Одоо үед бол ажиллаа ерөнхийдөө сольж мэлээ олон дахин солихыг бол ерөнхийдөө бол нэг амар тийм одоо өмнө бол муу зэрэг хардаг байсан одоо болж байгаа шүү дээ. Харин тийш ингээд яг өөрийнхөө яг нэмаа хайж байгаа юм байна. Угаасаа бус компаниуд бол одоо хүмүүс авахтай бол реферал одоо өмнөх ажилтных нь юмнуудыг авч байгаа болохоор ерөнхийдөө бол нэг тийм амар асуудалтай биш зүйл баг. Тэгэхээр ерөнхийдөө бол товараг санаа зовоод л байх шаардлага ер нь бага байна л гэж. Ер нь л бидэн лүү захиа бичих шаардлагагүй тийм л сайхан газарт одоо очихыг ажилд орохыг хүсэе да тий одоо бас working-оор орж бас сонирхорой маш олон ажлын байрнууд бол байгаа. За ингээд хоёулынхаа энэ удаагийн дугаараа дуусгах уу да. За тэгээ. Баярлалаа. За тэгээд баярлалаа. Баярлаа. Тэгээд дараагийн дугаар хүртэл түр баяртай. За дараагийн дугаарт бас өөр одоо хөтлөгчнүүд ороод гой түүхүүд хуваалцах хаа. За тэгээд бүгдээрээ description хэсэгт байгаа линкээр одоо өөрсдийнхөө toxic энзэмбэрийн эсвэл funny ч байж болно. Ер нь л өөртөө гой хүмүүст хуваалцмаар байгаа ажил дээр болсон зүйлүүдээ явуулаарай. За хүн toxic гэхгүй зөвхөн funny хүчтэй эсвэл гоё хийсэн гоё хийж бүтээсэн зүйлүүдээс гоё кейсүүдээс хуваалцаарай. Гоё ажилд орж чадсан бол тэрийг бас хуваалцаарай. За баярлалаа. За баярлалаа.